Чөтгөрийг зайлуулах 6 алхам байдаг. Бэлэн байдал, дүр эсгэлт, шийдвэрлэх мөч, дуу хоолой, ялалт, цөллөг. Миний хэлсэн бүхнийг яг та хийх болно. Битгий яр, битгий сонс, өөр юу ч хийхгүйгээр зүгээр л унш, залбир. Ойлголоо. Баг төрүүч Ральф Сарчигийн бичсэн Чөтгөрөөс салгаж хайрл номноос сэдвлэн бүтээв. Ариун дагшин, тэнгэр эцэг, Деважингийн эзэн минь. Тэнгэрийн ордноос бидэнд заларч, дэлхийг ивэлдэ багтаан, идэх талахыг минь заяаж, нүгэлтнийг уучлахыг минь таалахдаа, дураар зорч өстийг гисгэн, нүглээс намайг хэлтрүүлж, дур тачаалаас урд ангижруулж хамгаал. Чөтгөрөөс ангижруулж хайрл. Бэлэн багаарай. Юунд